Сайн байцгаана үзэгчдээ 40 жилийн турш дэлхийн 63 орнд амжилттай зохиогдсон гэр бүлийн талаан шоу нэвтрүүлгийн 2 дугаар сизний хамгийн анхны дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Та манай нэвтрүүлгийн 1 удаагийн дугаарт амжилт олсноор 1 сая төгрөгийн эзэн болоход 5 дугаарт дараалан ялгалт байгуулснаар 10 сая төгрөгийн эзэн болох ёстой байгаа. Ингээд гэр бүлийн талаан шоу нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт хүрэлцэн ирсэн их хүндэтэй зочдоо та бүхэндээ танилцуулъя. Хүний цаана уран сайхны киноны залуу уран бүтээлчид баяр хүргэе. Миний баруун гар талд зулаахлагчтай багийн хамт олон. 3 2 1 За. Харин миний зүүн гар талд их жахлагчтай багийн хамт олон. Багт баяр хүргэе. За. Интэлтэй штэ. Интэлтэй гараа. Би чи интэлтэй гарна. Интэлтэй гараа. Арай олоогүй юм. Интэлтэй гаад. Баяр хүргэе. Ийхгүй байхгүй юу. За. Эхлээд их чин ахлагчтай багийнхантай танилцъя гэж бодлоо. Тэгээд багийнхнагаа давчхан танилцуулвал. За, юуны өмнө тэгээд энэ нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгч та бүхэнд бас энэ өдрийн мэндийг хүргэе те. За, тэгээд хүний цаана уран сайхны кино сая энэ 100 бүрэн хэмжээний уран сайхны кино энэ 100 хийгдэж дууслаа. За, тэгээд 10 сарын 26-нд одоо нээлттэй хийх гэж байна. За, тэгээд хүний цаана уран сайхны кинонд гол дүр тоглолоо. Ингч миний бие. За, тэгээд манай одоо хоёр байна. Хүний Ethic Production-ы жүжигч одоо хоёр одоо талбайн зохион байгуулагчаар ажилласан. Бас нэг өвөр Монгол залуугийн дүр тоглосон байгаа. За, тэгээд манай Бука байна. Бука бол мэдээж бас кино урлагийн дэс сургуулийн манай доотлын үед төгссөн жүжигч явах байгаа. За тэгээд бас дүр тоглолоо. За манай операторын туслах байна. 2 дугаар оператор байна. За тэр нь 2 дугаар найруулагч байна. За тийм кино багаараа хүрэлцэн ирсэн байна. Тийм кино багаараа хүрэлцэн ирсэн. За одоо харин зулаахлагчтай багийнхантай танилцъя. За. Зулаа байна тэгээд манай хүний цаана уран сайхны кино 10 сарын 26-нд нээх гэж байгаа. Нэвтрүүлэгч хийх гэх юм. Киноны өмнө гарна тест. Гагуул сайн биш. За тэгээд бас киноны уран бүтээлчтэй хүрэлцэн ирлээ. Манай уран бүтээлч маань өөрөөсөө бас танилцуулах хаа. За. Сайн байна уу? Сайн байна уу? Бүрв дэрж байна. Sabit Production жүжигчин тэгээд хүний цаана уран сайхны кинонд тоглосон байгаа мөн арын хатанд ажилласан байгаа. За. За сайн байна уу? Номин гэдэг соёлын их сургуулийн оюутан байна. За сайн байцгаана уу? Намайг Даваасран гэдэг Sabit Production-ы жүжигч. Хүний цаана уран сайхны кино. Sabit Production-ы захирал даваа. Тэгээ ингээд ямар ч хүний цаана уран сайхны кинонд тоглосон ах нартайгаа бас хамтарч ажилласан бас сайхан байсан. Одоо ингээд хамт олондоо амжилт төсөө та нарыг бид нар ялнаа. Манай киноны ганц инээд минь дүрдээ. Ерөөсөө комедиг нь хүн баацчих. За, тавд хорлцогч. Сайн байна уу? Зөөгтэй Sabit Production жүжигч. Хүний цаана уран сайхны кинонд зураглаачаар ажилласан байгаа. Тэгээ мэрэгчлээ сольж ажилласан тийм. За, би та бүхнээс бас нэг зүйлийг хүсье. 5 секундын дотор багийнхаа нэг урайг сайхан хэлвэл те. 5 секундээр өрөө мөрөө бэлтгэж юусоо хэлээ. За, шууд одоо ингэ кино урлаг мандтугай. За, кино урлаг мандтугай. Зулаа ахлагчтай багийнхан. За, харин их жахлагчтай багийнхан ямар урай төвшүүлэх бол? За, 1 2 3 Хүний цаана Ethic. За, ингээд гэр бүлийн талаан шоу нэвтрүүлгийнхээ эхний үеийг жаргалтайгаар хамтдаа эхэлцгээе. Аргадаши. За амтгүй. За, ингээд багийн ахлагчдыг за тийг ахаад нэг сонсох хөө. За. Ахаад өрөөгийн нэг сонсъё. Явлаа. Хүний цаана Ethic. Танах нэг юм донжтой хэлэхгүй юу? Кино урлаг мандтугай шүү дээ. 1 2 3 Кино урлаг мандтугай. Алга байхгүй. Видео өстэй. За. Ингээд гэр бүлийн талаан шоу нэвтрүүлгийнхээ 1-р үеийн хамтдаа эхэлцгээе. Багийн ахлагчдыг ширээний голд өрж байна. Одоо гараа ингээд очих нь юу лээ? Зохих гараа. Зохих гараа хаталтаа бариад ингэх юм уу? Тэгээд шууд яг зэрэг зохино. За. Энэ үед заавал зэрэг зохих хэрэгтэй юм уу? тэгэлгүй яах вэ? За энэ зэрэг зохино. Аль төрөс төрөс хариулах эрхийг олж авах хэрэгтэй байгаа. За. Энэ үеийн дөрвийг би та бүхэндээ тодорхой танилцуулъя. Тэр юу гэхээр энэ үед би та бүхнээс хамгийн оновчтой 6 хариултыг авнаа. За тэгээд аль төрүүлж дарсан хүн нь багтаа төрүүлж асуултанд хариулах боломжийг нээж байна гэсэн. За тэгээд намайг асуултаа асууж дуусгаар баазар төвчлөрөг дарах хэрэгтэй. Ойлгомжтой биз? За би асуултаа асууж эхлэе. Зургаалагын асуулт дуусгараа нэг асуулт. Одоо эхлээд ихний асуулт. За ойлголоо. За. Гараа ингэ чинь тий. Гараа ингэ. Дөрвөн гишүүнтэй Монгол хамтлагийг нэрлэлөө. За зулаа. Мотив. За бидний урдчлаа асуусан 100 үзэгч ингэж хариулсан байна уу? Хамтдаа дэлгэцэн анхаарал хандуулъя. За дэлгэцэн анхаарал хандуулаарай. Батараараа мотив байгаа штэ. За байсангүй. Мотивч дөрөв биз За одоо харин их чинь боломж нэгцээ. За. Хариулч уу шууд. За. Хариулт өгч болно. Хариулчих уу? За. Камертон. Камертон.
За камертон хамтлаг бидний урдчлаа асуусан 100 үзэгч ингэж хариулсан болов хамтдаа дэлгэсэн анхаарлаа хандуулъя. Баярлалаа. Хамгийн онцлог хариулт байсан байна. За ингэснээр та хоёрыг би барайс гэж өгч байна. Барайс дээр. За. За одоо харин ингч ахлагчтай багт асуултанд хариулах ээлж гарлаа. Одоо би харин хоёр дахь тоглогчоос асуултыг дахин асууна. За. 4 гишүүнтэй Монгол хамтлагийг нэрлэнэ үү? Номин талст. Номин талст. За бидний урдчлаа асуусан 100 үзэгч ингэж хариулсан байна. Хамтдаа харцгаая. Баярлалаа. За одоо харин 3 дахь оролцогч 4 гишүүнтэй Монгол хамтлагийг нэрлэнэ үү? Салхи. Салхи. Бидний урдчлаа асуусан 100 үзэгч ингэж хариулсан болов хамтдаа харцгаая. Салхи. За байсангүй. За одоо хүмүүс хэлээг босгоо. 4 дахь гишүүн. Бадба. 4 гишүүнтэй Монгол хамтлагийг нэрлэнэ үү? Honeymoon. Honeymoon. Бидний урдчлаа асуусан 100 үзэгч ингэж хариулсан болов хамтдаа харцгаая. Honeymoon. Байгаа биш. Нилээн баяртай байна. За ингээд ингэснээр танаа багийн хоорондоо ярилцж болно. За одоо 5 дахь гишүүн. Танд одоо маш их хариуцлагатай үе ирсэн. Учир нь та энэ асуултанд бүдрэх юм бол эсрэг багийнхандаа боломж олгож байна гэсэн үг. Харин амжилттай хариулах юм бол багтаа бас боломжийг олгоно. За. Монгол хамтлаг. За. 4 гишүүнтэй Монгол хамтлаг. Цирко. За. Нэг баг. За байж гараа. Бэж л хариулах шүү дээ. За хариулт байсангүй. Ингэснээр зулаан ахлагчтай багт боломж нэгдлээ. За одоо би 5 дахь гишүүн, 4 дахь гишүүн, 3 дахь гишүүн, 2 дахь гишүүдээс саналыг авсны дараа багийн ахлагч нэгдсэн дүнг надад хэлэх хэрэгтэй байгаа. За 5 дахь гишүүний санал. За боломжийг ашиглана. За ер нь хүн болгон хилцэх магадaltaй бол guys. За 4 дахь оролцогч. Нэгэн зүгт. Нэгэн зүгт. Free zone. Free zone. За 2 дахь Би оролцогч. 4. За 2 дахь оролцогч. Perfect. Perfect. За багийн ахлагч багийнхантай нэг бодолтой байна уу? Эсвэл арай өөр зүйл бодож байна уу? Таны хариулт одоо та яг эцэслэн надад хариулт өгөх хэрэгтэй байна. Одоо ингээд энэ дөрвийнхөө энэ санал нийлэхгүй яах юм? Одоо танд бас өөр юм бодол байвал та тэр хариултаа надад өгч болно. Санал нийлсэн биш. Багийнхантайгаа ярилцсан хариултаас нийлсэн юм. Сая ярилцсан юм юусоо байхгүй шнаа. За багийн гишүүд нь сая хэлсэн шүү дээ. Тий. За ойлгомжтой л дээ. Би бол өсө guys л гэж бодчих. За guys, бидний урдчлаа асуусан 100 үзэгч ингэж хариулсан байна уу? Хамтдаа харцгаая. Guys хамтлаг. Байна баяр үргээ. За ингэснээр танаа багийнхан 1-р үеийн ялгч болсон байна. 73 оноо. Баяр үргээ. 73 оноотой юм уу? За ингээд 1-р үеийн дараах байдлаар танаа баг 3 их авч. 73 оноотой болсон байна. Баяр үргээ. Яа. За одоо хамтдаа үлдсэн 3 хариултыг хамтдаа харцгаая. Ямар хариултууд байсан болоо тий? Бидний урдчлаа асуусан 100 үзэгч чон гэж хариулсан байна. 9 үзэгч 100 үзэгчээс. За. За 5 дахь хариулт. Флаш 8 үзэгч. За 6 дахь хамтлаг 4 зүг. За баяр үргээ. Тий байж болох юм байна. За ингэснээр тэр бүлийн план төлөвийн 1-р үеийн ялагчаар даваа зулаагчтай багийнхан ялагч боллоо. Баяр үргээ. За одоо ингээд 2-р үеийн хамтдаа эхэлцгээе. 2-р үед бол би та бүхнээс хамгийн сайн 5 хариултыг авах хэрэгтэй байгаа. За хоёуланд намжлалыг хүсье. Хоорондоо бас нэг яа. Зүйтэй. Манай хүн ч өөрөө солгоо. За тоосон баха. За ингээд аль төрүүлж дарсан нь мэдээж багтаан төрүүлж хариулах боломжийг нээн. За тэгээд бид бүхэн энэхүү асуултыг урдчлан 100 хүнээс асуусан байгаа шүү. За намайг асуултаа асууж дуусахаар баазар дэвшлэрэг дараа ойлгомжтой биз? Юу энэ дархан ард байстэй. Тийм дарахаа. За би асуултыг асууж за багийн ахлагч нар маань бол нэлээд зөвлөмжийг өгч байна. За ингээд 4-өөс олон хөлтэй амьтныг нэрлэнэ. Сонсог шүү. За. За дахиад асуух уу? За ахаа асуу. За гэхдээ эднийг боломжийг хараад хөө. За 4-өөс олон хөлтэй амьтан. Аалз. За бидний урдчлаа асуусан 100 үзэгч ингэж хариулсан байна. Хамтдаа хараад хөө. Аалз ч одоо 4-өөс олон биз. Байна. Хамгийн шилдэг хариулт байсан байна. За.
Одоо харин та хоёроо суудлаа байр эзлэхийг хүрч байна. За одоо За ингээд ингэснээр ингэж цаашаа ахтай үргэлжлэе. багийнхан асуултандаа хариулах боломжтой боллоо. Баяр үргээ багт. баярлалаа. За одоо харин 3 дахь оролцогч Бука. 4-өөс олон хөлтэй амтныг нэрлэнэ үү? 60 хөлт. За бидний урьдчилан асуусан 100 үзэгч ингэж хариулсан байна уу? Хамтдаа харцгаая. 60 хөлт. Баяр үргээ. За. За одоо харин 4 дахь оролцогчийн хариултыг сонсъё. Могоо ер нь хөлтэй юм болов уу? За багийн ахлагчийн зөвлөмжийг дагах уу эсвэл өөрөө хариулах уу? Өөрөө хариулна. За. Жон. За бидний урьдчилан асуусан 100 үзэгч Жом гэж хариулсан байна уу? Хамтдаа харцгаая. За харамсалтай нь байсангүй. За одоо харин 5 дахь тоглогч Церко. Шоргоолц. Шоргоолж. За шоргоолцын хариултыг хамтдаа харцгаая. Болж байгаа. Шоргоолж байгаа. Шоргоолж. Удахаараа байдаг ба. Байна. Баяр үргээ. За одоо харин багийн ахлагч Инхчин. 4-өөс олон хөлтэй амтныг нэрлэнэ үү? Могоогоо хэлэх юм уу? Ха? Сая түрүү могоо. Би зүгээр могоо хөлгүй шүү дээ. Зүгээр энэ бүтэн биерэл явж байгаа юм чинь тий. За. Тэгж байгаа. Анааш 5 үлтэй тий. За эсрэг багаас бол анааш. За 4-өөс 5 үлтэй тийм ээ? Тий. Одоо юу вэ? Нөгөө өмхий өрөн. Өмхий Хөрөн. хүрэн. Өмхий өрөн 6 үлтэй. Бидний урьдчилан асуусан 100 үзэгч ингэж. Одоо өмхий өрөн чинь нэг юм жижиг хар амттай шүү дээ мэдэнтэй. Ааха. За. Хамтдаа харцгаа. Тий өмхий хар хорхоо. Өмхий хүрэн. Өмхий хар хорхоо. Өмхий хар хорхоо. Би нөгөө доронтын болохоор өмхий өрөн гэж нэрлэдэг байхгүй юу? За. Бидний урьдчилан асуусан 100 үзэгч ингэж хариулсан байна. Хамтдаа харцгаая. Байхгүй. За энэгээр даваа зулын багийнхан хоорондоо ярилцж болно. Тий. За одоо харин багийн 2 дахь тоглогч Од Баяр. Би дахиж хэлж болох юм уу? Ааха. За 4-өөс олон хөлтэй амтныг нэрлэнэ үү? Танд бас маш их боломж нэгдсэн. Ямар ч юм таамаагүй те. Ааха. 8 алж. 8 алж. За бидний урьдчилан асуусан 100 үзэгч ингэж хариулсан болов уу? Хамтдаа харцгаая. 8 алж. Баяр үргээ. За. Одоо харин Бука. Хэрвээ та энэ асуултанд амжилттай хариулах юм бол багтаа ядалтыг авчирна. Харин бүдрэх юм бол эсрэг багтаа боломжийг олгох байгаа. За ярилцаж болохгүй. Шууд Букагийн хариулт. За. За хариултанд бас тодорхой хэмжээний хугацаа байгаа. За одоо нөгөө юу хэлчих юм. 4-өөс дээш хөлтэй амт. Дээшээ. За хариултанд тооцлоо. Ингэснээр даваа зулын багт боломж нэгдлээ. За баяр үргээ. Манад боломж гинэ. За Тамны боломж, ялах боломж. одоо би 5 дахь гишүүн, 4 дахь гишүүн, 3 дахь гишүүн, 2 дахь гишүүний хариултыг авна. Тэрний дараа багийн ахлагч надад нэгдсэн дүнг хэлсэн байгаа. За 5 дахь гишүүн таны хариулт. 4-өөс олон хөлтэй амтан. Урагшаа зогсоорой. Царцаа. За 4 дахь гишүүн Давка. Хавч. 3 дахь гишүүн Номон. Цох. Бүрвэ. Голоо. За багийн ахлагч зулаа. Юу гэж бодсон? За одоо ингээд энэ дөрвөн аль нэгийг л хэлнэ те. За чи юу гэсэн бэ? Өөрөө та бас өөрөө юу гэж бодож байна? Тэрийг хэлж байна. Зарцаа гэсэн юм уу? За. Хавчаа. Энэ бол ер нь нэг найдлага байна. Хавчуул ер нь хэлэхгүй байна. За. Чи цох гэсэн юм уу? Тийм. Чи гүнэ голоо. За танаа баг одоо энэ Минийх байлтай хариулт юм бол Магадгүй гэж үзчих шүү гэ. Зарцаа чи нөгөө нисдэг шүү дээ. за хариултыг авъя шүү. Дөрөв хөлтэй урдталтаа нэг урдталтаа дөрөв хөлтэй алтаа төвхрэг мөхрөгнийхээ нөгөө нэг 6 хөл мөл болоо явчихдаг үлээ үлээ тий. За хөө Аз 60 үлд 8-аар шороолж гисэн байгаа. А чи шавж хүртэл орсон байгаа юм чи болно шүү дээ. Хариултанд бол хугацаатай байгаа шүү. Хугацаатай байгаа юу те. За би хэлье. За зарцааг нь л авчихсан. Царцаа. Бага. За зулаагийн багт зарцаа гэсэн хариулт ялалт авчрах нь уу эсвэл ялагдлыг авчрах нь уу гэдгийг хамтдаа харцгаая. Бидний урьдчилан асуусан 100 үзэгч ингэж хариулсан болов уу? Зарцаа шиг яриа хэлэхгүй баха. Байсангүй. Арай мэдчихсэн. Игч ахлагчтай багийнхан ялалт байгууллаа. Баяр үргээ. Яалцсан. Бид нар чи үргэлжлээ дахиад хариулсан. Одоо харин та бүхнийг бүдрүүлсэн хариулт ямар хариулт байсан бэ хамтдаа харъя гэх үү? За тэгээ ялаа байсан баха тий. зарцаа бол байгаагүй те. Ялаа мөн үү? Ялаа байсан баха. За харъя.
Ирвэх. За баяр үргээ. Тийм үү? За дэлхийн 63 орнд амжилттай зохиогдсон гэр бүлийн талаан шоу нэвтрүүлгийг аль биесны онцгой эрхтэйгээр TV2 телевиз үзэгч та бүхэнд хүргэж байгаа байлээ. Ингээд жаргалтайгаар 3 дугаар үеэ хамтдаа эхэлцгээе. За 3 дугаар үе бол маш чухал үе. Энэ үед яах вэ гэхээр багийн оноо 2 дахин үржигдэнэ. За ингээд багийн 3 дахь гишүүдийг ширээний голд өрж байна. За үзэгслэнгөө бүсгүйчүүд маань гарч ирсэн байна. Хоёронд нь амжилтыг хүсье. Баярлаа. За нөмө амжилт хүсье. За баярлалаа. За хоорондоо гараа ирэхгүй мүү? Амжилт. За ингээд би асуултыг асууж дуусгаар та бүхэн баазар төвшрийг дарна. Энэ үед би та бүхнээс хамгийн оновчтой 5 хариултыг авах ёстой байгаа. За билнэ үү? За би асуултыг асуулаа. Ширхэглэж авч болдоггүй жимсний төрлийг нэрлэнэ үү? За нэмэ яас чагцч чинь. Харна гайгүй юу? Гайгүй. За нэмэ. Усан үзэн. Усан үзэн. За бидний урдчлаа асуусан 100 үзэгч ингэж хариулсан байна уу? Хамтдаа харцгаая. Усан үзэн. Баяр үргийн хамгийн оновчтой хариулт байсан байна. За та хоёроо байраа эсхийг хүрч байна. За ингэснээр дулаан ахлагчтай багт боломж дахин нээгдлээ. За одоо харин 4 дахь оролцогч Давкагийн хариулт би асуултыг дахиад асууя. Ширхэглэж авч болдгүй жимсний төрлийг нэрлэнэ үү? За хариулт нь бас тодорхой хэмжээний хариулах хугацаа байгаа шүү. Юм байна уу? Өөрөө шууд хариулъя. За хат. Хат. За бидний урдчлаа асуусан 100 үзэгч ингэж хариулсан байна. Хамтдаа харах уу? Хат. За би хариултыг авсан. Байна. За даваа цол ягаад хат биш гэж бодсон юм бэ? Ой, тийм юм биш үү? За одоо харин 5 дахь оролцогч зоригт За. ширхэглэж авч болдоггүй жимсний төрлийг нэрлэнэ үү? Чацарган. Чацарган. За хамтдаа харцгаая. Чацарган гэсэн хариулт байна уу? За одоо харин даваа зол ахлагчтай баг зулаан ахлагч хариултыг надад өгье. Би хэлэх юм даа. Ааха ширхэглэж авч болдгүй жимсний төрөл юу юм бол? Чавга үзм жимсэнд орох. За хариулт Үзм. За Үзм жимсэнд бидний орох. урдчлаа асуусан 100 үзм гэж хариулсан байна. Хамтдаа харцгаая. Батаараа энэ бол батаараа. Үзм. Хаастай байна. За тэгтээ боломж байгаа. Боломж байгаа шүү. Одоо бүрвэд боломж байгаа. Бүрвээ. Таны хариулт? Нэрс. Байгаа ш. За хамтдаа анхаарлаа хандуулцгаая гэсэн дэх үү? Байгаа ш. Нэрс. Байсан. За одоо их чингийн багийнхан хоорондоо ярилцчихж болно. За одоо харин 3 дахь оролцогч Номин бага аврах уу эсвэл бага хөөдөх нү те? За ширхэглэж авч болдгүй жимсний төрлийг нэрлэнэ үү? Улаалцгана. Улаалцгана. За би хариултыг авсан. Улаалцгана хариултыг авсан. За бидний урдчлаа асуусан 100 үзэгч ингэж хариулсан байна уу? Хамтдаа харцгаая. Яана. Улаалцгана. Байх. Байсангүй. За ихснэр их жаахтай багийнхад боломж нэглээ. Харамсалтай. Тэгтээ та бүхэнд боломж байгаа. За багийнхантайгаа нэлээд ярилцах шиг Нилээ боллоо. ярьсан. За одоо харин би Нилээд 5 дахь оролцогчийн хариултыг авна. Дараа нь 4 дахь, 3 дахь, 2 дахь авсны дараа багийн ахлагч та надад лигцэн дүнгийн хэрэгтэй. За ойлголоо. За 5 дахь оролцогч Цэрко. Таны хариулт. Гүзээлцгэн. Үзээлзгэн, 4 дахь оролцогч Бадмаа. Анс. Анис. Бөөрөлцгөн. Бөөрөлзгэн. Мойл. За багийн ахлагч ингэж юу гэж бодож байна? За гэж гарах. За Энд чинь нөгөө хүний цаана киноныхын шүү дээ бид нар 10 сарын 26-нд нээх байхгүй. Яг дундуур нь хилээд авчих. за Юу гэлээ? Мойл. за мойл. Итгэлтэй байна уу? А? Итгэлтэй байна уу? Хүний цааныхын итгэлтэй байна. За хүний цаанах итгэлтэй байгаа байна. 10 сарын 26-нд бүр итгэлтэй байна. За. Бидний урдчлаа асуусан 100 үзэгч ингэж хариулсан байна уу? Хамтдаа харцгаая. Мойл. Байчаач. Байхгүй чи? Байсангүй. X-нэр даваа зул хатгчтай багийнхан 3 дугаар үеийн ядагч боллоо. Баяр үргээ. За одоо харин та нарыг За одоо эсрэг багийг
асуултанд дунгаас асуултыг хамтдаа харцгаая тэхүү. Яадаг хариултууд вэ те? Хэн бэ? Хин нуугд Ямар байна те? жимс вэ? Ааха. Энэ айгуул 10 сарын 26-нд гарч ирэн дээ айгуул. Тэнгис тэр Үзээ. байсан шүү дээ. За дөрөв дэх хариулт юу байсан бол? Анис. За баяр үргье. Гүй нөө мойл чи их яагаад байдаг болохоор Мой тэгэл идээд иддэг болохоор тэгээ. За. Одоо тэгтээ Аха. игч ахлагчтай багийнханд бол боломж байгаа. Би бас Байгаа, багийнхны бас оноог танилцуулъя. Даваа зул ахлагчтай багийнхан 173 оноотой болсон байна. Баяр үргье. За харин игч ахлагчтай багийнхан 81 оноотой болсон байна. Дэлхийн 63 орнд амжилттай зохиогдсон гэр бүлийн талаан шоу нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар маш сонирхолтой болж байгаа. Ингээд нэвтрүүлгийн 4-р үеэ хамтдаа эхэлцгээе. Баяр үргээ. За ингээд энэ 4-р үеэс би багийнханд анхааруулж хэлье. Маш чухал үе байгаа. Учир нь юу гэхээр энэ үед та бүхний авсан оноо 2-оор үржигдэнэ. За тэгээд багийн 4 дахь гишүүдийг ширээний голд өрж байна. За бид бүхэн урдчлан энэхүү асуултыг 100 хүнээс асуусан байгаа. За маш гоё энэ хоорондоо Гараа ардаа өргөсөн шүү дээ. За ингээд энэ үед би та бүхнээс хамгийн оновчтой 4 хариултыг авна шүү. Окей. За намайг асуултаа асууж дуусахаар базар төвчлөрийг дарна. Ирчүүдээс илүү эмэгтэйчүүдийн ихэвчлэн сонгодог ажил мэргэжлийг нэрлэнэ үү? За давка. Эмч. За бидний урдчлан асуусан 100 үзэгч ингэж хариулсан байна уу? Хамтдаа харцгаая. Эмэгтэйчүүд ер нь ихэвчлэн за тэгтээ хараахан шилдэг хариулт байж чадсангүй. Тэгэхээр бадмад боломж нэгдсэн. За таны хариултыг сонсъё. За миний хариулт сэтгүүлч гэж бодож байна. Сэтгүүлч. За бидний урдчлан асуусан 100 үзэгч ингэж хариулсан байна уу? Хамтдаа харцгаая. Сэтгүүлч. Байсан бэ. За ингэснээр та хоёроо байраа эсхийг үрж байна. Зулаахлагчтай багийнханд асуултанд хариулах боломж нэгдлээ. За одоо харин би 5 дахь оролцогч зөрөгтөөс асуултыг дахин асууна. Эмэгтэйчүүдийн ихэвчлэн сонгодог за хоорондоо ярилцахгүй зөрөгт ганцаараа шууд хариулна. Эмэгтэйчүүдийн ихэвчлэн сонгодог ер нь ямар мэргэжил байд юм болоо? Сайгүй мэргэжил ээчих. За шууд хариулт. Хугацаа явж байгаа. Ирчүүдээс илүү эмэгтэйчүүдийн ихэвчлэн сонгодог Нэгтлэн бодогч. ажил мэргэжил. Нягтлан бодогч. За дэлгэцэн хамтдаа анхаарлаа хандуулъя. За одоо харин багийн ахлагч. Би шууд хариулах юм одоо. Наад амар олон хөвлөр байна. Ирчүүдээс илүү эмэгтэйчүүдийн ихэвчлэн сонгодог ажил мэргэжлийг нэрлэнэ үү? Гоо сайхан ч гэж одоо мэрэгжлөө. Мэргэжил? Гоо сайхан ч. Гоо сайхан ч. За бидний урдчлан асуусан 100 үзэгчээс хэдэн ингэж хариулсан байна хамтдаа харцгаая. Магадгүй хариулаагүй ч байж магадгүй. За дэлгэцэн хамтдаа анхаарал хандуулъя. Гоо сайхан ч байна. Баяр үргээ. За даваа зал ахлагчтай багийнхан бол нилээн л нөгөө багийнхантаа боломж олохгүй маш сайн өрсөлдөж байна. Тэгээ та бүхэн нэг сайхан гарцагч тий. За. За амжилт хүсье. За одоо харин пүрвэ таны хариулт. За би ойлгомжтой. Багш. За бидний урдчлан асуусан 100 үзэгч багш гэж хариулсан болов уу? Хамтдаа харцгаая. Баяр үргээ. За одоо харин багийн гол шигтгээ болсон цорын ганц эмэгтэй оролцогч номин та бага хожил түргэж болно. Танд тэр боломж нэгдсэн. За би танаас асуултыг асууя. Эмэгтэйчүүдийн ихэвчлэн сонгодог ямар ажил мэргэжил байдаг вэ? Үсчин. За бидний урдчлан асуусан 100 үзэгч үсчин гэж хариулсан болов уу? Хамтдаа дэлгэцэн анхаарлаа хандуулцгаая. Тэгдээ иргэцтэй шүү. За ингэснээр Ингчингийн багийнхаа хоорондоо ярилцчих болно шүү. За одоо харин Давка. Таны хариултыг сонсъё. Зөвхөн Давкагийн хариултыг авна. За хариулт бас хугацаатай байгаа. Онгоцны үйлчлэгч. Онгоцны үйлчлэгч. Стюартс. Хариултандаа итгэлтэй үйл дэлгэцэн тамтаа анхаарлаа хандуулна. За одоо ихтэй нэг хэлсэн. Онгоцны үйлчлэгч.
Байсангүй. За ингэснээр Яа. даваад зул ахлагчтай багийнхан бүтэрснээр ингэж ахлагчтай багийнхан асуултанд хариулах боломжтой боллоо. За багийн 5 дахь тоглогч Цирко. Таны хариултыг сонсъё. Загвар зохион бүтээгч юм болоо. Дизайнер. Дизайнер тий. Тэгж болно. За дөрөв дахь оролцогч. А би юу? За. Таны хариулт. За чиг орж ирдэг. Цагтаа. Цагтаа. За. Гурав дахь оролцогч Бука. Хууль эрх зүйн өмгөөлөгч. Хууль эрх зүйн өмгөөлөгч. За хууль эрх зүйн чинь. Өмгөөлөгч. Өмгөөлөгч. За. Хоёр дахь оролцогч. Цэцэрлэгийн багш. Цэцэрлэгийн багш. За багийн ахлагч юу гэж бодож байна вэ? Энэ дөрвөөс нэг тий. За танаа багийг би бас маш их дэмжиж байгаа. Дэмжиж. Энэ үед Ааха. ялалт байгуулах юм бол оноо 2-оор үжигдэн. За, ойлгоод байгаа харин. Окей. За. Ирчүүдээс илүү эмэгтэйчүүдийн ихэвчлэн сонгодог ажил мэргэжилт. Одоо зүгээр хэлчихээ. За Дизайнер. Дизайн. Загвар зохион бүтээгч дизайнер. Загвар зохион бүтээгч. За бидний урдчлаа асуусан 100 үзэгч ингэж хариулсан болов уу? Хамтдаа дэлгэцэн анхаарлаа хандуулъя. Загвар зохион бүтээгч. За харамсалтай байна. За харин асуултанд бүтэрсэн хариулт юу вэ? Хамтдаа харцгаая. За тэгээд. За ингэснээр даваа зул ахлагчтай багийнхан 311 оноотой болсон байна. Баярлалаа. Яг тоогооч юм байна магнах. Гээ дизайнер шүү дээ. За Нэг шүү дээ. За харин нөгөө бидний урдчлаа асуусан 100 үзэгч маань бол дизайнер гэдэг утгаараа оюутчин гэдэг утгаараа тус нь хариулсан байж болно. Дизайнер зохион бүтээгч юм тэгээ тий. Тэгсэн бол магадгүй. За Загвар зохион бүтээгч. боломж байгаа. За ойлголоо. Даваа зул ахлагчтай багийнханд багт баярыг хүргье. 1 2 3. Яа. За X-нэр гэр бүлийн талаан шоу нэвтрүүлгийн маань 5 дахь үе эхэлж байна. За 5 дахь үед ихтэй танаа багийн хожигж байгаа үзэлээр унах шаардлагагүй. Энэ үед бол оноо 3-аар үржигдэнэ. За тэгэхээр их ахлагчтай багийнхан бол хожигж байгаа болохоор энэ үед маш сайн тоглохыг хичээгээрэй. Даваа зул ахлагчтай багийнхан хожиж байгаа гэдээ бас хитрхи хөнгөн хуумга хандваа гэж анхааруулъя. За ингээд багийн 5 дахь тоглогчдыг ширээний голд өрж байна. За харин энэ үед би та бүхнээс хамгийн оновчтой 4 хариултыг авна. За энэ үед бол оноо 3-аар үржигдэнэ. За. Намайг асуултаа асууж дуусахаар баазрыг дарна ойлгомжтой биз? Монголын олон ангид уран сайхны киног нэрлэнэ үү? За зөрөгт. Таны хариулт. Монголын уран сайхны кино шүү дээ тий. Нөө сарны нүлмэс. Сарны нүлмэс. За хариулт байна уу? Хамтдаа дэлгэцэн анхаарлаа хандуулцгаая. За байсангүй. Гэтэ зүгээр байр эзлээ байж байгаараа зөрөгтөө. Нааш энэ зогсож байгаарай. За. Одоо Цирко танд боломж нэгдсэн. Их хотын залуус. Их хотын залуус. Бидний урдчлаа асуусан 100 үзэгч ингэж хариулсан байна уу? Хамтдаа дэлгэцэн анхаарлаа хандуулцгаая. Их хотын залуус. Байсангүй. За хоёулаа оновчгүй хариулчлаа харамсалтай байна. Тэгэхээр одоо бас зөрөгтийн академик хариултыг би сонсноо гэсэн үг. Олон ангид Монгол кино. За ер нь хүн болгоны хэлэх магадaltaй тий. За Хэцүү анги. хэцүү анги. За дэлгэцэн анхаарлаа хандуулцгаая. Байна баярлалаа. Гэхдээ харах оновчтой хариулт байж чадсангүй. Тэгэхээр Циркогийн хариултыг бас нэг сонсъё. Мөрөөдлийн хүлэг онгоц. Мөрөөдлийн хүлэг онгоц. За дэлгэцэн тамтаа анхаарлаа хандуулъя. Тэр хариулт байна уу? Байна. Гэхдээ зөрөгтөн асуултанд хариулах ээлж ирлээ. Баярлалаа. За баярлалаа. Хоёроо байраас фиг үрж байна. За ихснэр даваа залгагчтай багийнхан манаас нөгөө багийнхандаа бол боломж олохгүй нэ ер нь. За. Ер нь яг ийм тактикт орж ирсэн юм уу тэмцээн? Ер нь юмар ярилцсан гэж дуудлаа ярихгүй. Ер нь бол усаал оюуных нь бяднал ийм залуучууд шүү дээ. За. Одоо харин даваа залгагч таны хариултыг сонсъё. За энийг бол хүн болгон хэлнэ гэж бодож манай монголчууд бол тусгай салаа. Тусгай салаа. Уран сайхны кино. Бидний урдчлаа асуусан 100 үзэгч ингэж хариулсан болов уу? Нэг дээр байгаа.
хамгийн оновчтой хариулт байсан байна. Баяр хүргэе. За одоо бүрвээ ердөө ганцхан хариултанд хариулснаар танаа баг ялагч болох боломжийг өөрсдөө олгох нэ. Хийх тулсан киноч сайн байна шүү. 3 найз. 3 найз. Бидний урьдчилан асуусан 100 үзэгч ингэж хариулсан болов уу? Хамтдаа дэлгэсэн байгаа. Хариус бас хийчихтэй үзсэн шүү дээ. Үтсэн шүү. Байна. Баяр хүргэе. За. X-дээр даваад татгчтай багийнхын эсрэг багийнхантаа нэгч боломж өгөлгүйгээр 5 дугаар үеийн ялагч бодлоо. Баяр хүргэе. За энийг хийх үү? 1 2 3 и. Яа. За баяр хүргэе. За. За баяр хүргэе. 500 доноо баш. За эсрэг багийн игчингийн багийн хамт олондоо ч гэсэн баяр хүргэе. Бас Аюунд баяр хүргэе. за баяр хүргэе. За. За маш их амжилттай оролцсон. Гэтэ бас эсрэг багийнхан болоо маш их хүчтэй байлаа. Тэгээд юуны өмнө манай нэвтрүүлэгт оролцсон маш их баярлалаа. Сэтгэлийн сонсъё. Хөөчж байгаа юм шүү. Одоо ингээд нөгөө багийнхан маань тоглоомод Ямар муухай таалагдчих. За баярлалаа бидний хүний цаана уран сайхны киноны хамт олныг ингээд одоо энэ сайхан нэвтрүүлэгтээ үргэлжлүүлж ирж оруулсан маш их баярлалаа. За бас өрсөлдөгч одоо баг биш. Энэ тэмцээн дээр өрсөлдөж байгаа учраас бид гараад нэг баг. Баг гэдэг юм чи өөрөө хүний цаана гэдэг үг амар чухал байдаг. Хүн бүхний цаана амьдрал гэдэг. Бид хүний цаана ч гэсэн баг гэж хамт олныг хатгсан гар шиг сэтгэлтэй хүмүүс байгаа. Тэгээд одоо нөгөө хүний цааныхын даа бас амжилт хүсье да. Баярлалаа. За тэгээд хүний цаана уран сайхны кино зохиол нь 2 жил бичигдсэн. Тэгээд сая энэ 100 зураг авсан. Тэгээд 10 сарын 26-нд Тэнгис өргөө Тэнгис кино театрт нээлттэй хийж байгаа. Тэгээд үзэгч хүмүүс хүрэлцэн ирж үзээрэй гэж хүсэж байна да. За тэгээд танаа баг хамт олонны цаашдын уран бүтээлд өндрөөс өндөр амжилтыг хүсье. Залуучууд бол эрчтэй хүчтэй байх тусмаа маш олон зүйлүүдийг хийж бүтээдэг. Та бүгдийнхээ цаашдын ажилд амжилтыг хүсье. За баярлалаа. За үзэгчдээ дэлхийн 63 орнд амжилттай зохиогдсон гэр бүлийн талаан шоу нэвтрүүлгийн маань 5 дугаар үеийн ялагчаар даваа зулгагчтай багийнхан ялагч боллоо. Баяр хүргэе. X-дээр даваа зулгагчтай багийнхан маань 566 оноог өөрсдөө авч чадсан байна. Баяр хүргэе. За харин их чагтагчтай багийнхан маань 81 оноог авсан ч тэнцээнийг маань ингээд өндөр тохиолж байна. За баярлалаа. Гэр бүлийн талаан шоу нэвтрүүлгийн маань 5 дугаар үеийн нүрийг өндөрлөө тун удахгүй финалын шатаараа эргээд уулзцгаая. Эргээд уулзж байгаа баяртай үзэгчтэй. Гэр бүлийн талаан шоу нэвтрүүлгийн маань 6 дугаар үед шалгаран үлдсэн даваа зулгагчтай багийн хамт олоо. 3 2 1 яа за зулгагчтай багийнхан маань бол хоорондоо ярилцсан байгаа. Хин хоёрыг 6 дугаар үед оруулах бай. Давко төл болохоор орлоо. За хин нь чихвчээ сонсоод хин эхлээд Би ч хийхээ зулаах. За тэгвэл даваа зулыг аргашаа урьж байна. За сайн чихвчээ сонсож Чихвчээ сонсоод байж байгааг урьж За. байна. За харин давкаг наашаа урьж байна. За давкада амжилтыг хүсье. Яг гэвэл энэ шат бол 1 сая төгрөгийн төлөөх тоглож байгаа маш чухал шат шүү. Амжилтыг хүсье. Авчнаа. За одоо би дөрвийг харин товчхон танилцуулъя. За. За энэ үед бол би танаас 20 секундын дотор 5 асуултыг асууна. Хэрвээ та асуултанд бодох ч юм уу одоо эргэлзэж ивэл алгасыг гэж хэлж болно. Цаг дуусаагүй байх юм бол би танаас дахиад асуучна. Асуултаа окей. За тэгээд намайг асуултаа асууж эхлэхээр цаг авч эхэлнэ. 5 асуултаа 20 секундэд багтааж хариулах юм ба тий. Хэрвээ хариулж чадахгүй алгасыг гэж явуучих юм шүү дээ. За окей. За билнэ үү? Багийн хэлийг сайхан амжилт хүсэж идэгөө. За би асуултыг асууж эхлэе. Асуулт асуувал цагийн үнэстэй. Асуулт асууж дуусгаар цаг авч эхэлнэ. За. Нохой муурнаас бусад гэрийн тэжээвэр амтныг нэрлэнэ үү? Туулай. 2-оос олон өнгө орсон жимсний төрлийг нэрлэнэ үү? Алгасаа. А үсгээр ихэлсэн ажил мэргэжлийг нэрлэнэ үү? Хурдан мууддаг хүнсний бүтээгдэхүүнийг нэрлэнэ үү? Сүү. Байнгын үйлчлүүлэгчтэй бизнес салбарыг нэрлэнэ үү? Худалдааны салбар. 2-оос олон өнгөтэй. За цаг дууссан. Ийм хурд юм. 20 секунд бол бас их бодсон шиг удаан биш байгаа хурдан өнгөрч байгаа. Аимшигтай бараг секунд 1 секундтэй л чадчих шиг шүү дээ. За одоо хоёулаа харин дэлгэцэндээ анхаарлаа хандуулъя. За би танаас нохой муурнаас бусад гэрийн тэжээвэр амтныг нэрлэнэ үү гэж асуухад та Туулайг аваац. туулай гэж хэлсэн. Өө байш. За бидний урдчлан асуусан 100 үзэгчээс хэдэн
туулаа гэсэн хариултыг өгсөн байна. Оноо. А энэ чинь нэр 15 оноо. За энэ бол чамлахааргүй. За 2-оос олон 200 орсон жимсний төрлийг нэрлэнэ үү гэж асуухад та юу гэлээ? cancel. Хариулж чадаагүй байна. А үсгээр эхэлсэн ажил мэргэжлийг нэрлэнэ үү гэж би танаас асуухад та Cancel. харамсалтай нь хариулаагүй байна. Тэгээ орж ирэхгүй лээ айгу хэцүү. Ямар ачигч гэлтэй юм шүү дээ. Хурдан мууддаг хүнсний бүтээгдэхүүнийг нэрлэнэ үү гэж би танаас асуухад Сүүг аваа. Сүү. та сүү гэж Наа чи хэлсэн. байж болно. Ээ байш. За бидний урьдчилан асуусан 100 үзэгчээс хэдэн ингэж хариулсан бол хамтдаа харцгаая. 28, 48 оноо баяр үргээ. 43 оноо. Тийм байна. Ингээл жижи. За Биш нэг байгаа шүү дээ. байнгын үйлчлүүлэгчтэй бизнесийн салбарыг нэрлэнэ үү? Худалдааны салбарыг аваа гэсэн. Худалдааны салбар. байшсан шүү дээ. За бидний Хэдэн оноо авах? урьдчилан асуусан 100 үзэгчээс хэдэн ингэж хариулсан бол Ой. Байхгүй шүү дээ. нэг ч хүн ингэж хариулаагүй байна. Энэ чинь угаасаа хариулт гарч ирж шүү дээ. Тэгэхээр унах бол зүйлгүй. Яагаад гэхээр танаа багийн 2 дахь тоглогч даваа зултууд боломж байгаа. 44 оноо За гэж ингээд одоо. байр эзлэхийг урьж байна. За байж. 57 оноо. Одоо харин багийн 2 дахь тоглогч даваа зулыг урьж байна. Даваа зул. 157 оноо. За манай 2 Даваа дахь зулаа. За манай даваа зул маань бол сая хөгжим. Тонцгоц алах гэж дараа. За ямар хөгжим сонсов? Мэдхгүй десантын нэг дуу сонсох гэж шүү дээ. Яа. Жиг сонсоглоо бас. За сая өмнө нь орсон За энэ зогсож байгаа үү? өмнө нь орсон оролцогчоо хэдэн оноо авсан гэж бодож байна? Хэдэн оноо авах хэрэгтэй тийм. Нийт 200 оноо авах хэрэгтэй. Хоёулаа Өмнө нь нийлээд оролцогчоо хэдэн оноо авсан гэж Түр 100-ыг л авсан бил. Би 100-ыг авах юм шүү. За 100 авсан бохоо. 100 оноо авсан болоо. За За. энэ үед болохоор би танаас 25 секундын дотор 5 асуултыг асууна. За. За та хэрвээ асуултандаа эргэлзэж байгаа бол алгасыг гэж хэлж болно. За. За тэгээд та хэрвээ өмнөх хүмүүсийнхээ хариулттай давхцсан тохиолдолд яг энэ аяа явна. Баазар. Ойлгохгүй Ойлгомжтой. анх юм уу? А давкатай давхцаж За болохгүй гэсэн үг. тэгээд Давкагийн Бол олон асуулттай хариулттай асуулт юм байна тий. За. тэгээд яг Давкагийн асуулттай хэрвээ давхцсан бол саяны аяа явангууд та дор нь өөр хариултыг өгөх ёстой. За. За тэгээд намайг асуултыг асууж дуусгаар цаг явж эхэлнэ. Хэдэн секунд вэ? 25 секунд. А нэг асуулт нь уу? Нийлээ 5-аас. За нэг нь 5 секунд л хариулах. Даваа зул ахлагч жоохон сандраад амгаагүй үстэй. Өөх зүгээр. За энэ бол сая төгрөгийн үе шүү дээ. За. За бэлэн бол би бэлэн. За бэлэн эхлэе. Нохой муурнаас бусад гэрийн тэжээвэр амтныг нэрлэнэ үү? Нохой муурнаас бусад гэрийн тэжээвэр амтныг нэрлэнэ үү? Алгасаа. 2-оос олон өнгө орсон жимсний төрлийг нэрлэнэ үү? Алим. А үсгээр эхэлсэн ажил мэргэжлийг нэрлэнэ үү? Архитектор. Йоо. Хурдан мууддаг хүнсний бүтээгдэхүүнийг нэрлэнэ үү? Өндөг. Сүү. Өндөг. Сүү. Талах. Өндөг. Байнгын үйлчлүүлэгчтэй бизнесийн салбарыг нэрлэнэ үү? Банк, ганц, цайны газар, ресторан. За харамсалтай цаг дууссан байна. За 25 секунд бол бас тийм богинохон байна уу эсвэл маш Ямар хурдан гайгүй юм шүү. Гэтэ яг чиний асуултаа давхар яваад 25 секунд чи. Тэгвэл тэгэхээр чи яг хариулахад ингээд секунд нь явдаг бол болох юм шиг. За ингээд даваа зул өөртөө ихтэй байвал хоёулаа хамтдаа тэлгэсэндээ анхаарлаа хандуулах. Баг бүгдийг хариулсан шүү. За наашаа зогсоорой. Аа. За ер нь бол 25 секунд зарим хүнд бол маш их богинохон байдیں۔ Зарим нь бол маш хурдан өнгөрчдөг. Сая даваа зулд яаж өнгөрөв? Бидгүй яг тулаал дууссан юм шүү. Тавал нь хариулсан уу? Зарим Ямар ч 5 асуултын чи асуусан уу? асуусан. Би бол 5 асуултыг асуусан. Та бол Тавал зарим нэг хариулт асуултанд хэлж хариулаагүй байх. Хариулаагүй тий. Зарим нэгэнд нь хариулсан байх. Эхнийх дээр л хариулаагүй. За өөртөө ихтэй За, ихтэй байвал байна уу? дэлгэцэндээ анхаарлаа хандуулъя. За. Нохой муурнаас бусад гэрийн тэжээвэр амтныг нэрлэнэ үү гэж би танаас асуухад та хариулж чадаагүй байна. Тий. 2-оос олон өнгө орсон жимсний төрлийг нэрлэнэ үү гэж асуухад та Алим. алим гэж хариулсан. 20 үзэгч ингэж хариулсан байна. Баяр үргээ. За баярлалаа. А үсгээр эхэлсэн ажил мэргэжлийг нэрлэнэ үү гэж би танаас асуухад Архитектор багтахгүй. та зөв юм уу? архитектор гэж хариулсан. Аа. За архитектор 28 үзэгч ингэж хариулжээ. За ингэснээр 91 оноо. За 91 дээр сүүлийн 2 хариулт нэг 50 оноо байна гэж гэж бодоход 200 оноо авах юм байна. Тийм үү? За 50 амжилтыг хүсье. За. За дөрөвт хариулт. Хурдан мууддаг хүнсний бүтээгдэхүүнийг нэрлэнэ үү?
гэж асуухад зулаа өндөг гэсэн. Өндөг сүүмөөгөө хөлбөр өстэй. Бидний урьдчилан асуусан 100 үзэгчээс хэдэн ингэж хариулсан бол хамтдаа харъя. 22 за 103. Хүрхгүй мэн үү? За тэгвэл бидний урьдчилан асуусан 100 үзэгчийн 5 дахь асуултанд 100 хариулсан бол бас боломж гарч ирнэ. 90 ч юм уу. Зөв. За. Байнгын үйлчлүүлэгчтэй бизнесийн салбарыг нэрлэнэ үү гэж асуухад багийн ахлагч даваа зул та банк гэж хариулсан. За энэ хариулт танаа багт эд шидийг үүсгэж 1 сая төгрөгийн эзэн болох болов уу? Эсвэл сэтгэлээр байна. Гээгүй бас. Нэг баг догдлол ингээд хүлээгээд штэ. За банк наач юу худлаа юм бэ нөө? Банк ч хараа тайны газар банк өндөр баха. Бизнес банк ч угаасаа бизнесийн салбарт арилжааны салбар л шүү дээ. За хэрвээ 200-аас дээш оноо авч чадах юм бол 200 оноо авч чадах юм бол сая төгрөгийн эзэн болно. Одоо юу юм бэ? 87-г л авах хэрэгтэй биз дээ. 87 хүн хариулцсан надад. Хариулцсан. За бидний урьдчилан асуусан 100 үзэгчээс хэдэн ингэж хариулсан бол Яг үнчээр авч байгаа юм 23. За тэгвэл энэ бол чамлахааргүй оноо байна. Даваа зултаа баяр хүргэе. За баяр. Энэ яг 23 үгийг хэн нотлох юм? Яг 100 хүнээс асуугаад Одоо яг наатыг нотлж өгье. За. Байраа эслэх үрж байна. За. За хамгийн оновчтой хариултын нохой муурнаас бусад гэрийн тэжээвэр амьтныг нэрлэнэ үү гэж асуусан асуултын топ хариулт нь загас. За 2-оос олон өнгө орсон жимсний төрлийг нэрлэнэ үү гэж асуусан асуултын топ хариулт нь тарвас. За А үсгээр ихэлсэн ажил мэргэжлийг нэрлэнэ үү гэж асуусан асуултын топ хариулт нь археологч байсан юм байна. Тийм байж л. Хурдан мууддаг хүнсний бүтээгдэхүүнийг нэрлэнэ үү гэхэд сүү. Байнгын үйлчлүүлэгчтэй бизнесийн салбарыг нэрлэнэ үү гэж асуухад энэний топ хариулт нь бол хүнсний дэлгүүр байжээ. Бас тийм шүү. За тэгээд даваа залгагчтай багийнхан маань гэр бүлийн тулаан шоу нэвтрүүлэгт маань маш амжилттай оролцлоо. Та бүхэндээ баярыг хүргье. Баярлаа. За та бүхнийг тайлбар голд хүрж байна. За багаараа юу? Тий. За маань. Тэгээд бас манай нэвтрүүлэгт энэ удаагийн дугаард оролцож нэг багийг явж одоо эсрэг багийнхан нь бол танаа киноны багийн хамт олон байсан. Нэгч ахлагчтай багийнхан байсан. Тэгээд бас удахгүй хүний цаана кино маань нээлттэй хийх гэж байгаа. Тэгээд манай даваа цолын маань хувьд бол киноны найруулагчаар тэгээд мөн бас гол дүр тоглосон байгаа. Бас киноны хадлаар манай үзэгчтэй хуваалцаад тэгээд мөн өнөөдрийн манай нэвтрүүлэгт оролцсон сэтгэлдээ бас хуваалцах буюу. За. За киноны хувьд яг өөрөө зохиол өчөөд өөрөө найруулад өөрөө тоглоод нэг ийм боллоо нэг ийм ард гарлаа тэгээд жүжигчин битэр нийлээд этика продакшн байгуулсан. Манай Монгол Улсын говь жүжигч Золбот бас гол дүртэн тоглосон. Золбот маань тоглосон. За тоглосон уран бүтээлч зөндөө байгаа. Маскын жүжигчин Дээг ах маань тоглосон байна. Засаа тоглосон маскаас продакшнуудаас залуу уран бүтээлчдэр нэг бидэнд туслаж дэмжих одоо хэн л байна те бүх хүмүүс рүү хандсан. Тэгэл тэдний туслаад дэмжлэхээр ямар ч нэг уран бүтээл яардагчаад одоо 10 сарын 26-нд Тэнгис кинод дээр аль байсныхаа нээлт хийх гээд ингээд тогтлоод байж энэ хүлээгээд л. За нэвтрүүлэгт оролцсон сэтгэл гэр байна. Сая төгрөгт бас нэлээд ойртлоо. Сая төгрөгт бол яг 136-ыг авсан те. 64-ийг л 64 сая төгрөгөөр 64 алхам л дутлаа. 200 алхам байдаг юм байна. 136 алхлаа. За тэгтээ бол манай нэвтрүүлгийн нэг дугаарын ялагч болсон. Одоо бас дараагийн багийн өрсөлдөгчд ямар өрсөлдөгчд байх нь уу? Дараагийн багийнхантай өрсөлдөн бас сая төгрөгийн төлөө тоглох эрх та бүхэнд нэгдсэн байгаа шүү. Нэр баяр хүргэе. За баярлалаа. За Пүрвэгийн сэтгэлийг бас сонсъё. За яг хамгийн гол нь тэгтээ нэг төрүүлж энэ дээр болохоор төрүүлж баазраад дарах хэрэгтэй юм байна л да. Тэгэх юм бол төрүүлж сэтгэж чадах юм байна. Хин овсгоотой л хамгийн гол нь илүү оноо. За нөмөн. Өө тэгт бодоол идэх юм шиг. Яг тулгамдаад юусэн хариултууд нь гарч ирдэг. Дэлгэцээр үзэх бол амархан. Тэгээд бас яг оролцох бол хэцүү тийм ээ. За Давкагийн хувьд Миний хувьд саяны тэр 20 секунд л маш хурдан өнгөрчлөө би бодоол. Ямар хурдан өнгөрөх юм бэ гээ. за манай зөрөгтэй хувьд За ер нь бол лог хөөх хэрэггүй мэн. Асуултан дээр бол маш энгийн байгаа. хамгийн энгийн элементарны асуултыг л хамгийн ер нь хүмүүсийн хариулж болох хамгийн олон масс дагсан хариултыг л өгч чухал юм байна. Тэгээд Хариултаа бол дэлхийн хэмжээнд бодоол те лог хэрэггүй мэн. шаардлага байхгүй юм те. Харин Юусе за манай монголчууд юу гэж болох вэ? Чи би юу гэж бодож болох вэ? Яг тэр дээр харамж хийгээд хариултаа бод. хараа зогсож явах амар амархан мөртөө яг өөрөө тэнд гарангуудаа кино мэн шал өөр юм боддог юм. Айгуу бас хэцүү За үзэгчдээ 40 жилийн турш дэлхийн 63 орнд амжилттай зохиогдсон гэр бүлийн талаан шоу нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар энэ үрээд өндөрлөж байна. Та бүхний амралт чөлөө цагт зориулсан бэлтгэх гэр бүлийн талаан шоу нэвтрүүлэгтээ хамт байгаарай. Дараагийн дугаараараа эргээд уулзлаа. Түр баяртай үзэгчдээ.